Өнгөрсөн хугацаанд миний би удаа хил амтай, шуугантай асуудлуудын талаар зөвхөн хавцыг нээгээд доторх үн чанарыг нь хэвлэлд болоо иргэдэд танилцуулахгүй байна гэж шүүмжлэлтэй хандж ирсэн. За үүний нэг нь яа харахгүй гашуун Сүхбаатарын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой бодит компани болон 5 дахь төмөр замтай холбоотой гэрээний асуудлууд байгаа. За энэ гэрээний үнийн дүн бол 1 тэрбум 5 сая доллар. За өмнө нь одоо гүйцэтгэж байсан Samsung S&T компани хөгжлийн банкнаас авсан 276 сая доллар нийтбэр дүнгээрээ үндсэндээ 1.3 тэрбум доллар буюу одоо өнөөгийн ханшаар төгрөгт хөрвүүлээд улсын төсөвт эзэж байгаа хувь хэмжээтэй харьцуулах юм бол энэ чинь 13 орчим хувийг эзлэх маш их хэмжээний үнийн дүнтэй асуудлууд яригдаад багагүй хугацаа өнгөрч байна. За өнгөрсөн өдрүүдэд Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан оюун эрдэнэ мөн өнөөдрийн хууль зүйн сайд их баяр нарын хооронд энэ асуудалтай холбоотойгоор үнэн удал мэдэгдэхгүй нэлээд мэдээллүүдийг ярьлаа. За хууль хяналтын байгууллагууд холбогдсон мэдээ материалуудыг өгч байгааг одоо өчигдөр бүгдээрээ л харлаа. За үүний хариу болгож хууль зүйн дотоод иргэн сайд инквайр болон дэд сайд мөнх эрдэнэ хариу мэдээллийг энэ энэ дээр хийх шиг болсон. За ер нь үнэн удал мэдэгдэхгүй маш олон асуудал байна. Энэ дунд үнэн нь юу вэ гэхээр энэ гэрээг үзгэлсэн хоёр талын буюу бодит компаниг төлөөлж байсан тухайн үеийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Амундраа өнөөдөр хаана вэ? Нөгөө талдаа 5 дахь төмөр замын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Удаан жаргал өнөөдөр хаана вэ? Миний санаж байгаагаар 22 оны 12 сарын эхээр Монгол Улсын засгийн газраас тухайн ерөнхий сайд, оюун эрдэнэ, хууль зүйн дотоод иргэн сайд Нямбатар нар энэ асуудалтай холбоотойгоор 17 ус төрчдийн нэрийг зарлж ирсэн. Алтмаагийн Батулгаас эхлээд тэр өдөртөө гадагшаа оргон зайл зүхтааж ирсэн. Гэх мэтлэн үн зүйл би энэ хэрэг гэж хэлэхэд эрт байна. Энэ асуудалд холбоотой гар бие оролцож явсан хүн хүртэл одоо амиа хорлохыг завдж ирсэн үйл явдал цагдаагийн ерөнхий газар дээрээс бүртгэлтэй байна. Тэгэхээр ямар тач энд ямар нэг асуудал байна гэдэг нь бол тодорхой. За өнгөрсөн хугацаанд үүнтэй холбоотойгоор нүүрсний сонсгол өнгөрсөн чуулганы үед бол явагдаж ирснийг мэднэ. Нийтдээ нэг 5 цаг 40 минутын нээлттэй хэлцүүлгийн материал бас байдаг юм байна. Энэний үр дүнд тухайн үед нүүрсний сонсголыг удирдах байсан их баяр гишүүн холбогдох материалыг нягтаж шалгаж үзээд асуудал байна гэдгийг тодорхойлоод шинжээчийн дүгнэлтээр үндэслээд холбогдох хууль хяналтын байгууллагад хүргүүлж ирсэн. Гэхдээ өнөөдрийн хүртэл энэ хүрээнд авагдсан арга хэмжээ ердөөс алга. Ямар тач өнгөрсөн цаг хугацаанд болсон асуудлуудыг нэгтгэхэд үзэхээр Гашуун Сүхбаатар төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой энийг гүйцэтгсэн хоёр аж ахуй нэгж хоорондын тойрон хүрээлэл донд асар том авилгал хулгай, өртөг хөөсрүүлэлт, нүүрс борлуулалттай холбоотой асуудлууд байгаа нь дамжиггүй. За тэр үүднээс улсын их хурлын холбогдох хууль заалт хэн шалах төр хороо байгуулах эрх зүйн зохицуултыг үндэслэл болгоод миний бие энэ асуудлыг дахин нягтаж шалах хэрэгтэй юм байна гэж үзэж тогтоолын төсөл болон түүнийг дагалдах танилцуулга үзэл баримтлалыг боловсруулаад байгаагаа та бүхэнд бас мэдээлье. За мэдээж энэ бол одоо хуулийн дагуу явагдах ёстой. Хуулийн дагуу хараат бусаар явагдах ёстой. Энэ анханасаа хэн нэгэн хүнийг хэлбэгдүүлэх зорилго хизээч агуулж болохгүй. Анханасаа хэн нэгэн хүнийг хууль усаар одоо яллах, хэлбэгдүүлэх. За нөгөө талдаа хуулийн дагуу хариуцлага хүлээх асуудал байлаа гэхэд энэ асуудлыг одоо мэдхгүйгээр өнгөрч болохгүй. Гэх мэтлэн гагцхүү хараат бусаар хуулийн дагуу энэ хяналт шалгалтыг хийх ёстой юм байна. За энэ бол баримтлах зарчим. Хуулийн дагуу 32 гишүүн дэмжиж гарын үсэг зурснаар улсын их хурлын даргад өргөн барих хэрэгцээ орчин бүрдэнэ. Тэгэхээр
Энэ бол нээлттэй байх ёстой зарчмын үүднээс юун түрүүнд хэвлэлийнхэн та бүхэндээ энэ асуудалд онцгой анх гарч холбогдох бичиг баримтуудын нэгтлэн судалж байр сууриа илэрхийлж энэ хяналт шалгалтын төр хороо байгуулагдсанаар үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн улсын хурлын бусад 125 гишүүдтэй энэхүү тогтоолын төслийг дэмжиж гарын үсгээр зурж улсын хурл судалтаа чинь 4 нам 1 эвсэл байгаа төлөөллүүд нь энэ тэнцүү байдлаар орж ажилласаа гэдгийг уриалж байна. За ямар нэгэн байдлаар анханасаа энэ хэрэгт холбогдож исэн нэрэн дурддагж исэн улсууд бол хэрхэвч орж болохгүй. Хараад бусаар хэн шалах төр хороо ажиллах эрхцэн орчин үнээс тэглэх ёстой гэдэг байр суурийг хэлье. За сонирхсан асуултанд хариулъя. За тогтоолын төсөл болон үзэл баримтлалаа босруулсан байгаа. Энийг та бүхэнд энэ ч унах гэдэг. Энэ чинь маш олон хуулийн зүйл заалтыг үндэслэл болгож боловсруулдаг учраас тэр болгоо одоо та бүхэнд нуршиж танилцуулаад явах уу. Миний би одоо гарын үсэг зурснаар улсын хурлын гишүүдэд танилцуулж энийг нэг мөр одоо цэг тавих гагцхүү нотлох баримтал ярих хэрэгтэй. Одоо ингээд хитрхи энэ асуудал шиг ингээд улс төрийн хэрэгсэл болж хин нэгэн луга дайрах, хэлмэгдүүлэх, хулгайч, авилгач нэр цолоор дуудах энэ бол арай л ирээс идэж байна. Одоо гагцхүү нотлох баримт ярих цаг нь болсон гэдэг л зарчмыг бас та бүхэнд. Чуулган хуралдаж чадахгүй байгаа энэ цаг үеийн тогтоолын төслийн үеэр нь цаг алдалгүй багтууд одоо батлуулж чадах юм. Хоёрдугаар хяналт шалгах төр хороо байгууллагатай гэдэг өмнөх нь одоо тэр байгуулагдаж ирсэн төр хороонууд шиг яг ингээд бас дөрөвтэй үр дүнд хүрэхгүй байх юм эрсдэл яг энэ цаг үед байгаа юм шиг. За хоёр асуудал. Нэгдүгээр улсын хурлын чуулган улс төрийн зорилгоор хуралдахгүй байгаа нь үнэн. Гэхдээ мэдээж энэ дэр шийдэл нь олдоод хуралжил таараа. Энэ бол ойлгомжтой. Тэгэхээр улсын хурлын өнөөдөртөө бүрдэхгүй байгаа, эрс хуралдахгүй байгаа байдал нь энэ хэн шалах төр хороог байгуулахад саад дотор болохгүй гэж би үзэж байна. Хоёрдугаарт өнгөрсөн хяналт шалгалтын явцад юу болж ирснийг сонсоход мэдээ материалууд дутуу байсан байна. Зарим мэдээ материалууд нь устгагдсан байсан байна. Мэдээ материалуудыг хургуулсан хэдий ч тухайн мэдээ материалуудыг засварлсан байдлыг тухайн үед сонсголыг удирж исэн энхэр гишүүн ярьж исэн. Зарим мэдээ материалууд нь цагийн тулгаж хоцорж ирснээр хуулийнхаа заасан хугацаанд амжихгүйгээр санал дүгнэлтэд дутуу боловсруулсан гих мэтлэн олон асуудал байна. Дээрээс нь энэ хяналт шалгалтын тухай холбогдох хууль заалтсууд бас дутмаг байгаад. Жишээлбэл би энд юу гэж үзэж байна гэхээр энэ чинь техникийн болон одоо forensic audit гэж ярьдаг санхүүгийн хүндлэнгийн гадны байгууллагууд ажиллах ёстой гэж би үзэж байгаа. Ингэжж бид нар хараа тусаар зөвхөн нотлох баримт дээр тулгуурж үнэн бүхий шудраг үйл төгөлтийг л гаргана. Би өнөөдөр жишээлбэл авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаанд итгэхгүй. Аудитынд итгэхгүй. Тэгэхээр энэ гадны хүндлэнгийн хараа тус экспертүүд орж ирэх ёстой. Гэтэл хуулаараа хувь хүн гэж заачиж мэргэжлийн байгууллага биш. Гэтэл энэ хувь хүний гаргасан үйл төгөлт маань цаашдаа эрх зүйн акт болохгүй гих мэтлэн хууль эрх зүйн хүрээндээ тодорхойгүй асуудлууд бас байгаад байна. За өөр асуулт байна. Биний гэрээтэй холбоотой асуудал дээр чуулганаар хилцэгдсэн үг үл хилцэгдсэн гацгүй одоо санал хураах үйл явц дээр гацчихад байгаа шүү дээ. Тэр энийг дэмжиж санал өгнө. Тэ? Орж ирэх цагийг хүлээж байна. Тэгэхээр яг таних энэ асуудлыг одоо энэ эхний одоо асуудал ингээд санал хураалтан ч болохгүй. Энэ чинь хоёр өөр асуудал шүү дээ. Тэ? Нүүрстэй холбоотой боловч шал өөр хоёр асуудал. Тэ? Тэр харбиных нь гэрээтэй холбоотой хэн шалах төр хороо явдгаараа явна. Миний санаачилж байгаа төр хороо явдгаараа явах ёстой гэдэг зарчмыг барьсан байна. Тэр нь ачаал бүтлээ яваа аюул нь аль төр орондоо авах ёстой гэж ярьж байна. Аль нь байгуулагдах ёстой. Тэгээ одоо бүрийн зам тавьсан хоёр хүн одоо Тэ. нэг нь байгуулагдсан. Тэгэхээр Энэ чинь төр хороо чи одоо ийм шүү дээ. Одоо ингээд төр хороо байгуулах тухай би мэддэг хийснээрээ байгуулцдаг юм биш. 32 гишүүний дэмжлэг бүхий гарын үсэг шаардлагатай. Тэгээд аргын зөвлөлийн урлаар орно. Гэх мэтлэн хууль заасан шат дарааллууд бий.
хэн шалгах төр хороо хуулийн хугацаатай байгуулагдав. Тэгэхээр энэ төр хороо ямарваа нэгэн өнөөдөр байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байгаа төр хороотой зөрчилдөд ах зүйл байхгүй. Тэр тусмаа энэ харьбын тодголтой хэн шалгах төр хороотой зөрчилдөх юм огтхонч байхгүй. Чуулганы энэ хугацаанд ерөөсөө 2 төр хороо байгуулах хэрэгтэй. Нэг нь бол одоо байгуулагдсан. Одоо нэг нь ингээд байгуулагдаад хуулиараа чинь 6 сарын хугацаатай шүү дээ. Дуусахгүй дууссан шүү дээ чинь. Тэ? Тэгэхээр энэ зөвхөн хуулийнхаа дараагийн чуулганаар ярья гэж байгаа. Би боломжтой гэж үзэж байна. Тэ? Та ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг одоо тодорхой нэг төрлийн хүмүүс рүү чиглэсэн гэж харж байна уу? Хууль одоо хэн нэгийг чиглэсэн үйлсэн байж болохоор сайн хэллээ шүү дээ. Ерөнхийлөгч бол хэн нэг яасан? Хэн нэгнийг ондсон хуулийг төсөв гэж харж байна уу? За мэдээж альва хууль төрийн бодлого шийдэл ямарваа нэгэн асуудал төр үндэслэж үүнийг шийдэх гарц зам нь энэ юм байна гэж тодорхойлогддог. Овоо босгоог бол гэж ярьдаг шүү дээ. Яагарахгүй их хурлын гишүүдтэй холбоотой ёс зүйн асуудлууд байгаа шүү дээ үнэн. Энийг өмөрөөд байгаа зүйл биш. Энэ хуулийн хүрэх гээд байгаа үр дүнтэй бол санал нэг ба. Гагцгүй хэрэгжүүлэх арга замтал би зөрчилдөд байгаа шүү дээ. Тэр үүднээсээ төрийн өндөр албан тушаалтанд холбогдох энэ хуулийг би санаачилсан. Энэ нь ерөнхийлөгчөөс ахуулаад нийтдээ 50 төрлийн томилогдсон болон сонгогдсон албан тушаалтанд хамаарна. Үүнийг дагаад 19 хууль нэмэлт өөрчлөлт орно. 2 хууль шинээр өргөн барих. Нийтдээ 21 хуулийн асуудал яригдж байгаа. Ардс намын зүгээс ингээд нэг намын дарга нь их хурлын дарга байхаар бусад намдаа одоо эрхтгч байдал олохгүй байна гэдэг ийм зүйлийг ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо таны тэр энэ нь одоо өргөн барьсан хууль гэдэг юм зан дотоодын төсөл эвдрийг буцаад яг ингээд хилцэх дараалт ингээд оруулахгүй байх ч гэдэг юм ийм асуудал үүсэх ийм эрсдэл байна. Асуудал бол үүснэ. Тэгэхээр та бүгдийг дэмжлэг хэрэгтэй. Одоо нотлох баримт ярих цаг нь болсон шүү дээ. Хин нэгэн улс төрчийн мэдээлэл биш. Ерөөсөө нотлох баримт төр үндэслэл энэ асуудлыг шалгалдаг. Гагцгүй нээлттэй байх хэрэгтэй. Хуулийн дагуу байх хэрэгтэй. Хараат бус байх хэрэгтэй. Ямар нэгэн улс төрийн далд зорилго энд хэрхэвч байж болохгүй. За энийг номтой хийж чадах уу гэдэг асуудлыг та асуугаасаа гэж хүсэж байна. Би чадна. Энэ хүрээнд ажиллаж исэн надад ажлын туслагч байна. Хин нэгний үгэнд орж альва асуудал хуулийн хүрээнд байгаа бол нүд анж чадахгүй, дугуй ойж чадахгүй. Ийм л хүн шүү дээ. Энийг би одоо өнгөрсөн 10 гаруй жилийн улсад хангалттай нотлоо байлгүй дээ. Тэгэхээр энэ их хурлын дарга дээр одоо таны байрсан. Хэрвээ ямар нэгэн байдлаар за мэдээж номтойр энийг шалгана гэхээр бод үн нь юу гэж энтэй ямар нэгэн байдлаар шууд болон шууд бус байдлаараа хамааралтай их хурлын гишүүд бол маш их айц давтан шүү дээ. Тэ? Тэгэхээр янз бүрийн ил далд байдлаар энэ хэн шалгах төрийн хороог байгуулахгүй байх үйлдэлүүд гарна гэж би тооцож байгаа. Гэхдээ давах боломжууд нь бас байна. Давах нь юу гэхээр та хэдийн дэмжлэгийг би хүсэж байна шүү дээ. Хамгийн ихэнд. Улсын хурлын дарга ахын намын дарга байх нь зөв үү буруу юу гэдэг асуулт. Хариулт хэлсэн үү? Яг Би эртээр яг энэ зогсож байгаад байр суурь илэрхийлсэн. Улсын хурлын сонгуулиар улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөөр нэр дэвшигчтэйгээ хамт танилцуулаад сонгуулаа явуулдаг. Иргэн сонгогчч гэсэн нэр дэвшигчийг шаарддаг, мөрийн хөтөлбөрийг шаарддаг. Миний ажил амьдралд тулгамдж байгаа асуудлыг энэ шийдэж чадах юм уу үгүй гэдэг байдлаар одоо дийлэнх нь хардаг шүү дээ. Аль нэг ясан нам нь яснараа мөрийн хөтөлбөрийг засгийн газрын үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөр болгож улсын хурлаар батлуулдаг. Энэ улсын хурлаар баталсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг ерөнхий сайд хариуцдаг. Тэр үүднээсээ улс төрийн намын дарга нь ерөнхий сайд байх ёстой гэдэг зарчим дээр би хатуу байна. За энэ дэр одоо янз бүрийн аргументууд байдаг шүү дээ. Энэ л чухал байхгүй юу? Энэ чухал. Өнөөдрийн байдлаар учрал улсын хурлын дарга хийснээр ямарваа нэгэн байдлаар надад
нэг улс төрийн хувьд одоо үл тоосон ч байдаг юм уу? Аливаа ажил хэрэгч асуудал төр улс төрийн далд санаа зорилгоор саад дотгор болсон зүйл миний хувьд бол мэдрээгүй. Тийм зүйл бол байхгүй байна. Өмнө амар баясгалан дарга байхдаа ч гэсэн одоо ажиллах боломжийг нээлттэй хангаад тэр бүтээл даргын зөвлөлийн хурал бүлэггүй улс төрийн одоо аливаа байгууллагын удирдлагууд орж болдгоо байсан. Хууль журамд нь өөрчлөлт оруулаад орох эрхийг ч гэсэн хүн нам иргэний зориг үндэсний хвсэлд олгосон. Өнөөдөр сууцгааж байгаа. Суур зарчим нь юу гэхээр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг намын дарганд хариуцах ёстой гэдэг ийм зарчим байсан.